Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдөр 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр дахиад налгар намрын сайхан өдрүүд эхэлсэн эдгээр өдрүүдэд бүгдээрээ хамтдаа Монголын хамгийн өндөр хонжууртай үндэсний лотерейгийнхан ээлжид тохирлын газруудыг тодруулахад бэлэн болсон байгаа. Бидний яг одоо Icon CGM болон үндэсний лотерейн албан ёсны Facebook хуудасаар хүлээн авч үзэж байгаа эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Уламжлал ясаараа 4D, 6D, 642 гэсэн тохирлуудынхан ээлжид азснуудыг хамтдаа тодруулах болно. Ингээд үзэгчд маань анхаарлаа хандуулаарай. Уламжлал ясаараа бүгдээрээ хамтдаа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоо тохирлынхан азны тодруулах олон зангид дүрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол мэдээж үзэгч та бүхний харж байгаачлан эдгээр нэг орондоо тоонууд маань нэг нь гэхэд 4 удаа давхарсан байгаа юм. Уг 40 ширхэг бөмбөлөгнөөс үзэгч та бүхэн ердөө 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнгэн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаага 500 дахин өсгөн авч 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын маань азтан болох учиртай. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Санамсаргүйгээр ямар 4 бөмбөлөг гарч ирж азтан тодорхойг хамтдаа харцгаая. За энэ 4D-ийн 3 дугаар зэргийн маань хонжуур байгаа. За ихний бөмбөлөг гарч ирсэн ихний бөмбөлөгний дугаар болоо. Ихний бөмбөлөгний дугаар болоо. Хоёр дахь бөмбөлөгний дугаар гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Дараагийн бөмбөлгний маань дугаар 3. Дараагийн бөмбөлгний дугаар 3. 7 тэг 3 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн. Дөрөв дахь бөмбөлг авцгаая. Дөрөв дахь бөмбөлгний дугаар 2. За дөрөв дахь бөмбөлгний дугаар 2 гэсэн за бөмбөлөг гарч ирсэн байгаа ингэснээр 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур дээр 7 тэг 3 2 7 тэг 3 2 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Мэдээж та бүхэн уг 4 бөмбөлгийг гарч ирсэн дарааллынхан дагуу дөрвөлнгэн зөв тааж чадсан бол 4D-ийн зэргийн хонжуурын маань азтан болж өөрөөр хэлбэл та өөрийн тавьсан бацаага 500 дахин өсгөн авч байгаа гэсэн үг. За ингээд үргэлжлүүлэн 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын азныг тодруулах болно. Тэгэхээр үзэгчид маань 4D тохирол дээр хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой байдгийг та бүхэндээ сануулъя. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын дүрмийг танилцуулъя. За дүрмийн хувьд өмнөх тохиролтой адилхан шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. Уг 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр гарч ирэх 4 бөмбөлгийг үзэгч та яг дарааллынхан дагуу дөрвөлнгэн зөв тааж чадсан тохиолдолд 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын маань азтан болж өөрийн тавьсан бацаага 1000 дахин өсгөн авах боломжтой болно. Ингээд та бүхэнд амжилт хүсье. За 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын азныг одоо хамтдаа тодруулах гэж байна. Эхний бөмбөлгний дугаар 5. Эхний бөмбөлгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлгний дугаар 7. 5 7 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Дараагийн бөмбөлг авцгаая. За дараагийн бөмбөлгний маань дугаар 8. За дараагийн бөмбөлгний дугаар 8 гэсэн бөмбөлг гарч ирсэн байгаа. За дөрөв дахь бөмбөлгний маань дугаар 3. За дөрөв дахь бөмбөлгний дугаар 3. Ингэснээр 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуур дээр 5 7 8 3 5 7 8 3 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Тэр үзэгч та бүхэн уг дөрвөн бөмбөлгийг яг гарч ирсэн дарааллынхан дагуу дөрвөлнгэн зөв тааж чадсан бол 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын азтан болж өөрийн тавьсан бацаага 1000 дахин өсгөн авч байгаа юм шүү. Тэгэхээр 4D тохирол дээр үзэгч та бүхэн хамгийн энгийнээр ойлгохыг хүсэж байгаа бол 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө дөрвөн бөмбөлгийг зөв тааснаар азтан болох боломжтой. За өөрөөр хэлбэл тоглох хуудсан дээр дөрвөн оронтой тоог бүглөөд за энэхүү 3 тохирол маань 3 хонжирт маань гурвууланд нь оролцох боломжтой байдаг гэдгийг дахин сануул.
явуулъя. За ингээд дөрүүдийг 1-р зэргийн хонжирын гадсныг одоо хамтдаа тодруулах болно. Шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий нэг оронтой тоонод маань нэг гэхэд 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Уг 40 ширхэг бөмбөлгнөөс тун удахгүй санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллынхаа дагуу дөрвөлэн зөв таачаад тохиолдолд дөрүүдийг 1-р зэргийн хонжирын гадсныг болж өндөр явсан байгаа 2000 дахь хөсгөн болж алхна. Ингээд та бүхэнд амжилт хүсье. За дөрүүдийг 1-р зэргийн хонжир одоо та бүхэндээ хүрч байгаа. За эхний бөмбөлгийн дугаар 5. Эхний бөмбөлгийн дугаар 5. Дөрөв бөмбөлөг гарч ирснээр уг тохирлын гадсан тодорхойлно. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 1. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 1. 5 1 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. За гурав дахь бөмбөлгийн дугаар 4. Гурав дахь бөмбөлгийн дугаар 4. 5 1 4 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. За дөрөв дахь бөмбөлгийн маань дугаар 3. Дөрөв дахь бөмбөлгийн дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирснээр дөрүүдийг 1-р зэргийн хонжир дээр 5 1 4 3 5 1 4 3 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Мэдээж үзэгч та бүхэн уг дөрвөн бөмбөлгийг яг гарч ирсэн дарааллынхаа дагуу дөрвөлнгэн зөв тааж чадсан бол дөрүүдийг 1-р зэргийн хонжирын маань наадсан болж өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг. За ингээд дөрүүдийг тоглосон нийт үзэгчдэд баярлалаа. Уг тохирлоос хэрвээ та азтан болсон бол танд баяр хүргэе. За өргөжлөлөн бүгдээрээ хамтдаа 50 сая дөрвөний хонжиртай 6D тохирлын гадсныг тодруулах болно. Ингээд үзэгч та бүхэндээ дөрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхарсан 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань нэг нь гэхэд 6 удаа давхарсан байгаа гэсэн үг. За уг 60 ширхэг бөмбөлгнөөс маань санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлийг үзэгч та дарааллынхаа хувьд нэг бол урдаас нь нэг бол хойноос нь гэсэн аль нэг хувилбарын дагуу 2 бөмбөлөг зөв тааж чадвал 1500 төгрөгийн урмын хонжирыг хожих боломжтой. Харин та 3 бөмбөлөг зөв тааж чадвал 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв тааж чадвал 150,000 төгрөг, 5 бөмбөлөг зөв тааж чадвал 1,500,000 төгрөг, харин 6 бөмбөлгөө зургууланган зөв тааж чадвал 50 сая төгрөгийн азтан болох боломжтой. Дахин санууллах та дарааллынхаа хувьд нэг бол урдаас нэг бол хойноос нь гэсэн аль нэг хувилбарын дагуу бөмбөлгнүүдэд таснаар азтан болох боломжтой. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Ямар 6 бөмбөлөг гарч ирж 6D тохирлын маань 50 сая төгрөг болон за бусад мөнгөн дүнгийн хонжирын маань азтангуу тодорхойг харцгаая. Мэдээж 50 сая төгрөгийн шагналтай 6D тохируулж байгаа. Баярын бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгийн маань дугаар 1. За эхний бөмбөлгийн дугаар 1. За хоёр дахь бөмбөлгийн дугаар 4. Бөмбөлгийн дугаар 4 ингэснээр 1 4 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн. Уг 2 бөмбөлийг зөв таасан бол 1500 төгрөгийн урмын хонжирын гадсан болж байна. 3 дахь бөмбөлгийн дугаар 5. 3 дахь бөмбөлгийн дугаар 5. За 1 4 5 гэсэн 3 бөмбөлгийг зөв таасан тохиолдолд 15,000 төгрөгийн азтан болж байгаа. Дараагийн бөмбөлгийн маань дугаар 8. Дараагийн бөмбөлгийн дугаар 8. Үзэгч та бүхэн 1 4 5 8 гэсэн 4 бөмбөлгийг зөв таасан бол 150,000 төгрөгийн азтан болж байгаа. За 5 дахь бөмбөлөг маань 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За 5 дахь бөмбөлгийн дугаар 8. Бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 1,500,000 төгрөгийн азтан болж байгаа. 6 дахь бөмбөлгийн дугаар мөн адилхан 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За 6 дахь
дахь бөмбөлөг буюу сүүлчийн бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Ингээд 6-ийн тохирлынхаа гарч ирсэн 6 бөмбөлгийг дарааллынхан дагуу танилцуулъя. 1 4 5 8 8 8. Давтаж хэлье. 1 4 5 8 8 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн баха. Тэгэхээр үзэгч та бүхэн 6 бөмбөлийг дарааллынхын хувьд урдаасан гэдэг маань 1 4 гэх мэтчлэн дарааллаар. За харин хойноос нь гэдэг маань 8 8 гэх мэтчлэн дарааллаар 2 бөмбөлгөл зөв таасан бол 1504-ний урмын хонжирын гацдан болж байгаа. Түүнээс та таасан бөмбөлөгнийхээ тоогоор мөнгөн дун өсөж явах боломжтойгоор 6 бөмбөлгөө зургуулан зөв тааж 50 сая төгрөг хүртэлх мөнгийг хоцсон байх магадлалтай гэсэн үг юм аа. За ингээд 6-д тоглосон үзэгчдэд баярлалаа. Яг одоо тоглох хуудсан дээр бүгэлсэн тоонуудаа хараад Ацтан болсноо мэдэж байгаа л танд халуун баярыг хүргэе. За үргэлжлүүлэн бүгдээрээ хамтдаа Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латрын хамгийн өндөр хонжиртай тохирол буюу 642 тохирлынхан ацныг тодруулах олон таны хожих хамгийн нийтлэгийн мөнгөн дүн бол 120 сая төгрөг байгаа. За ингээд та бүхэндээ хэрхэн 120 сая төгрөг хожих за босод ямар боломжууд уг тохирол дээр байгааг танилцуулъя. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол өмнөх тохирлуудаас ялгаатай нь нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэсэн үг. За нэгийн тоо нэг байгаа л мэдээж 42-ын бөмбөлөгч мөн нэг байгаа гэсэн үг. Уг 42 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулан зөв тааж чадсан тохиолдолд хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийн ацтан болох боломжтой болох юм. За харин энэхүү тохирол дээр маань бонус бөмбөлөг буюу 7 бөмбөлөг гарч ирдгээрээ бас онцлогтойгоо үзэгч та бүхэн бонус бөмбөлгийг оролцуулаад за өмнөх үндсэн 6 бөмбөлөгнөөс аль нэг 3 бөмбөлгийн за бонус бөмбөлөгтэйгөө нийлүүлээд 4 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд уг тохирлын маань урмын хонжир буюу 10,000 төгрөгийг хожих боломжтой болох юм. За харин үзэгч та бүхэн бонус бөмбөлөг болон үндсэн бөмбөлөг нийлүүлээд 5 бөмбөлгийг зөв тааж чадвал 300,000 төгрөг бонус бөмбөлөг болон үндсэн бөмбөлгүүдээс нийлүүлээд 6 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд үзэгчтэй 12 сая төгрөгийг хожих боломжтой. Дахин сануулгад гарч ирж байгаа бөмбөлөгнүүдийг үзэгчтэй дараалал хамааралгүйгээр таах боломжтой гэдгийг дахин сануулъя. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсээд энэхүү тохирлоос маань хэрхэн ацсан тодорхойг хамтдаа харцгаая. За шилэн хоргонд маань ердөө 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Ингэснээр энэ бол 642 тохирол байгаа. Та хамгийн дээд нь 120 сая төгрөгийг хожих боломжтой бид өрөө хэлсэн. Эхний бөмбөлөгний маань дугаар 42 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Нэг бөмбөлөгний дугаар 42, дараагийн бөмбөлөгний маань дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Дараагийн бөмбөлөгний дугаар 5, 42, 5 гэсэн бөмбөлгнүүд гарч ирлээ. За гарч ирж байгаа бөмбөлгнүүд маань дараалал хамааралгүйгээр таарч байгаа тохиолдолд ацсан болох боломжтой. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 28, бөмбөлөгний дугаар 28. За дараагийн бөмбөлөгний дугаар 15 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 15. За дөрөв дахь бөмбөлөгний 5 дахь бөмбөлөгний дугаар 38 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Эхлээд гарч ирж байгаа бөмбөлгнүүд манад үндсэн бөмбөлгнүүд буюу 120 сая төгрөгийн ацны тодорхойлох бөмбөлөг байгаа. За энэ 6 дахь бөмбөлгний маань дугаар 31. За 6 дахь бөмбөлгний дугаар 31. Ингэснээр 120 сая төгрөгийн ацны тодорхойлох 6 бөмбөлөг маань инхүү гарч ирсэн байгаа. Дараалал хамааралгүйгээр зургуулаад таарсан бол үзэгчдээ 120 сая төгрөгийн ацсан болж байна гэсэн үг. За бонус бөмбөлгний маань дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Бонус бөмбөлөгний дугаар 3. За ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлөг буюу 120 сая төгрөгийн ацныг тодруулах эхлээд гарч ирсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дарааллынхаа дагуу танилцуулъя. 42, 5, 28, 15, 38, 31. Давтаж хэлье. 42, 5, 28, 15, 38, 31 гэсэн үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та бүхэн маань дараалал огт хамааралгүйгээр зургуулан зөвд тааж чадсан бол 120 сая төгрөгийн ацтан болж байгаа гэсэн үг юм шиг. За харин энэхүү тохирлын маань 7 бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 гэсэн бөмбөлгийг оролцуулаад үзэгч та 4, 5, 6 бөмбөлгүүдийг тус тааж чадсан бол 10,000, 300,000, 12 сая төгрөгийн ацтан болж байгаа гэсэн үг. За ингээд 642 тохирлын маань хамгийн сүүлчийн бөмбөлөг гарч ирсээр өнөөдрийн маань тохирол өндөрлөх цаг болсон байна. Бидэнтэй үргэлж хамтдаа байдаг хэрхэн
зарим үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Харин та бүхэн маань дараагийн маань тохиолдолд оролцохыг хүсэж байгаа л дэлгэцний хажууд гарч байгаа манай таталбар борлуулалтын цэгүүс дээр очиод тоглох хуудасаа бөглөж таталбараа худалдан авснаар тохиолдолд оролцох боломжтой гэдэг юм шүү. За та бүхний маань илгээж байгаа 4 болон 6 хоронтой тоонууд маань хүчингөө за та заавал тоглох хуудасаа бөглөхөө битгий мартаарай. За ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй та бүхэндээ амжилт хүсье.